За өмнөх хичээлээр бид нар Маккайгийн төрлүүдийг үзээд дууссан байна тийм. Маккайгийн төрөл маань 3 хуваагдана гэдэг. Нэг нь бол unicast, multicast, broadcast гэдэг. За энийг бол ярьсан гэж үзсэн. За энэ жишээгээд за тэр хаягийг нэгдүгээр түвшинд дамжуулахдаа энэ хоёрдугаар түвшний хаягийг нэгдүгээр түвшинд буюу одоо нэг бинарыгаар нь дамжуулахдаа битийн дараалал нь дараах байдлаар дамжигддаг. За одоо энийг хар. За энэ жишээ байна тийм ээ. Нэг Маккайг 47 20 гэж хэлсэн. Энэ бол 16-ын тоолны системийг илэрхийлж байгаа тоо тийм. 6 байтын урттай Маккайг маань. За тэгэхээр байтаар нь уншихлаар яг хүмүүс шиг зүүнээс нь баруунаар нэг унших гэсэн үг. Хамгийн эхлээд зүүн талын байтыг зүүн гар талын одоо та нар үү зүүн гар талын эхнийх нь 47 гэдэг байтыг явуулна гэсэн үг. Байтаа задлаад үзэхдээ бинари байгаа тийм үү? Бинари буюу одоо энэ 0 4 гэдэг маань бол 0 1 0 0 гэсэн үг шүү дээ. Тэгээд 7 гэдэг маань 0 1 1 гэсэн үг. Яг бинари нь болохоор баруунаас зүүн тишээ нэ ихэж уншин шүү. Баруунаас нь зүүн тишээ. Тэгэхээр одоо энэ баруун талаас нь гэхээр энэ 3 ширхэг 1 0 гэж явна гэсэн үг. 3 ширхэг 1 0 гэж тэгээ нөгөө 4-өөс уруу одоо баруун талаас нь уншин 0 0 1 0 0 0 1 0 гэсэн. Ойлгож байна уу? Байтаар бол биднээс шиг зүүнээс баруунаар нь дамжуулна. Байтын дотор ороод бинарыгаар яг дамжуулах гэхээр баруунаас зүүн тишээ дамжуулна гэсэн. Энэ бол дамжууллын дараалал гэсэн. Интернет сүлжээний Мак хаягийг нэгдүгээр түвшин буюу физик түвшин дээр дамжуулалт хийхдээ байт нь бол зүүнээс баруун тишээ. Бинарыгаар нь дамжуулах юм бол баруунаас зүүн тишээнэ чиглэлтэйгээр бол хийдэг байна. За энэ бол бодолт. Тэгэхээр одоо бид бас юу гэсэн үг гэхээр яг энэ цаалт кабель дамжуулж байгаа дохоог ингээд дөрвөлжин дохоогоос энэ бол дохоо ингээд хөрвүүлээд инколод авах юм бол нэг юм бинари гарах нь хаяг. За эндээс ингээд хаяг нь одоо ингээд яг энэ биднээс уншихаар зүүнээс баруунаар нь ингээд задлах юм бол шал өөр хаяг утгатай хаяг бол гарч ирнэ тийм. За энийг анзаарч байх хэрэгтэй. За тэгээд интернет сүлжээ маань бол 1985 онд нэг IEEE-ийн 802 дугаар түвшлийн 3 гэдэг дэд түвшлэр бол үүсчихсэн тийм. 802 бол ерөнхий нэр нь. Дотроо 3 гэдэг байгаа 11 гэдэг байгаа. Одоо энэний дараагийн хичээл лекцнэр бол бид 802-ийн 11 буюу Wi-Fi сүлжээг үүсгэх гэдэг байна. За тэгэхээр энэ интернет маань 85 онд бол стандарт интернет гэдэг анхных нь интернет стандартнаас стандарт интернет гэдэг нэртэй. Энэ стандарт интернет нь дээд хурд нь 10 мегабит per секундын урттай байсан. Урталт нь одоо энэ 10 гэсэн байна тийм. Энэ стандарт интернет маань 4 одоо тахалтай. Буюу одоо 4 төрөлд хуваагдсан байна. Тэр 4 төрлийнх нь нэр нь дандаа 10-аар эхэлсэн байна тийм. Тэр юуг зааж өгнө гэхээр хурдыг нь дээд хурдыг нь 10 мегагийн сүлжээ гэж яах юм. 10 мегабит per секунд. За base гэдэг үг нь болохоор base band гэдэг. Тоон дамжуулдаг. Base band. Broadband гэж байх юм бол аналог дамжуулдаг гэсэн. За тэгэхээр интернет сүлжээ бол аналог дамжуулалт байхгүй нэ. Дандаа тоон дамжуул буюу base band. За ингээ ялгарч байгаа арайхан чипрэн тий. Арайхан тэмдэгт бол юу заах вэ гэхээр энэ тухайн стандартын маань одоо ямар онцлогтой вэ гэдгийг хэлж байна. За жишээлх юм бол 10-аас 5 гэх юм бол тик гагсаал буюу бүдүүн гагсаалыг хэрэгжүүлнэ. Бүдүүн гэдэг маань 75 омын гагсаал. 75 омын гагсаал. За 75 омын гагсаал гэдэг маань гагсаал кабель уртаасаа үл хамааран тогтмол эсэргүүцлийг заадаг кабель, онцлог кабель байна. Та нар омын хууль мэдэндээ уг нь бол эсэргүүцэл чинь бол уртаасаа хамааран шууд боловсруулснаа зогссон шүү дээ. Тийм үү? Омын хуулиар. Тэгвэл бол гагсаал кабель маань өрмөс кабель уртаас үл хамааран тогтмол эсэргүүцлийг зааж өгдөг. Тийм учраас 75 омын гагсаал гэж ярьдаг. Одоо та нарын телевизийн ард тод байдаг бүдүүн гагсаал чинь бол 75 ом гагсаал. За энэ сүлжээгээр энэ кабелээр ашигласан интернет сүлжээг бол 10-5 гэдэг юм байна.
Тэгэхээр нэг гагсаал тайвны нэг үзүүрээс нөгөө үзүүр хүртэл максимум даваад 500 м байх хэрэгтэй гэж байна. 5-ын тоо гэдэг маань сегментийн уртыг нийлж байгаа гэсэн. Гагсаал кабельний нэг төгсгөлөөс нөгөө төгсгөл нь максимумда 500 м байх учраас 10-5 гэдэг тоог тавьсан байна гэсэн. За 10-2 гэдэг маань тин гагсаал буюу нарийн гагсаал. Энэ бол 50 омын гагсаал. Одоо та нарын электроникийн ангийнхан сайн мэдж байгаа энэ ослоскоп дээр хэрэгжиж байгаа шүүх байна тийм үү? Нарийн хар гагсаал. Тэр бол 50 омын гагсаал шүү дээ. За энэ нарийн гагсаалыг ашигласан интернет стандарт интернет сүлжээ байдаг байна тийм. За энэ бол максимум сегментийн урт нь 200 м учраас 10-2 гэж нэмэгдсэн байна. 200 м-ийн урттай гагсаал кабель ашиглаж болно. За, гурав дахь нь 10-T гэсэн. Энэ бол twisted pair буюу UTP кабелийг мушгимал кабель гэдэг. За, T гэдэг маань UTP кабельний энэ twisted pair гэсэн үг. Twist гэдэг маань мушгимал, pair гэдэг маань хос гэсэн үг. UTP кабель дотор 4 хос байгаа. Мушгимал 4 хос. Задлах юм бол 8 утас байна гэсэн үг тийм. За тэгвэл ийм мушгимал утсыг ашигласан интернет стандарт сүлжээгөө 10-T гэж нэрлэх нь. За дараагийнх нь болохоор 10-F буюу fiber F гэсэн шилэн кабель ашигласан. За шилэн кабель ашигласан хэдий ч хурд нь бол 10 мега өрөөд байсан тийм. За анхны 85 онд үүссэн стандартууд бол ийм их байдлаар хөгжиж явж ирсэн байна. За инкотлын хувьд бол инкотл гэдэг маань нөгөө бинарын мэдээллийг чинь класс оролцоод долгион руу хөрвүүлж байгаа үйлдэлийг нэлж байгаа. Өөрөөр хэлбэл дохиороо хөрвүүлж байгаа байдал. Манчестер инкотл гэдэг аргачлалыг хэрэглэдэг. Манчестер. За энэ яадаг вэ гэхээр 0 битийг бит интервалын голын цэгтэр буурах фронт байх юм бол 0 бит гэсэн. Бит интервал гэдэг маань нэг битийг илэрхийлэх хугацаа гэж байна. Бит интервал гэж юу вэ гэхээр нэг битийг илэрхийлэх хугацаа буюу клок. Электроникийн хорол клок тийм. За энэ бит интервалын голын цэгийг бол энэ Манчестер энкодер хэрэглэдэг байна. Голын цэг. Бит интервалын голын цэгийг буурч байх юм бол 0, өсөж байх юм бол 1 ингээд амархан. Ойлгосноо. Бит интервалын голын цэг дээр дохионы фронт буурах фронт байх юм бол 0, өсөх фронт байвал 1 гэдэг битийг илэрхийлэх. За энэ дифференциал Манчестер бол өөр юм дээр хэрэглэнэ. За энкодер нь юм байна. За энэ түрүү ярьжсэн 10-5%. Нөгөө бүдүүн гагсаал 75 гагсаал чинь энэ кабель энд буюу терминатор гэж үүдэг. Эсрэгүүсэл. Энэ болохоор 75 омын эсрэгүүсэл терминатораар хааж өгнө гэсэн. Тэгэхээр яагаад ингэж эсрэгүүслэр яг ижлэгэн омын эсрэгүүслэр хааж байгаа вэ? Хоёр каскадын оролт гаралтын эсрэгүүс тэнцвэр яадаг. Оролт гаралтын эсрэгүүстэй гаралтаас гарч байгаа дохиог гаралтын эсрэгүүс нь оролтын эсрэгүүсээ тэнцвэр байх юм бол гаралтаас гарч байгаа дохиог дэвшгээр нь шингээж авдаг. Хамгийн өндрөөр шингээж авдаг. Дохиол гэсэн. Өөрөөр хэлбэл энэ эндээс дамжуулсан дохио ингээ хоёр тийш явна тийм үү? Яг энэ төгсгөл дээр ирээд энэ дээр шингээд дууснаа гэсэн үг байхгүй. Ойлгосон уу? Тэгэхгүй энэ дээр эсрэгүүслэр хаахгүй эсвэл өөр омын эсрэгүүслэр хаах юм бол эн чинь буцаад ойрчно гэсэн үг. Ойгоод хоёр тийш ойшоор байгаад эрдэнэс маягийн юм уу те. Ингээд дохио энэ дээр ингээд шалцганаад яваад байх юм бол эднээс манд дамжуулаа хийж чадхаа байсан гэсэн үг шүү дээ. Өөр энэ эсвүүслээ одоо энэ дамжуулын орчноос судалт нь эднээс ч хүлэн шүү дээ. Тэгвэл энэ дээр нэг дохио ингээд наатаас ингээд холхноод байх юм бол дамжуул хийж чадахгүй болно гэсэн. Тийм учраас тэр дамжуулыг шингэх зорилгоор ижлэхэн омын эсрэгүүслийг бол тавьдаг байна. За салаалагч нь бол трансивер гэдэг байгаа. Энэ бол гагсаал кабелаас арай өөр кабелаар трансивер кабелаар салааж гин гэсэн. Энэ бол нарийн тий. За 10-2 энэ бол нарийн гагсаал ашиглаж байгаа тий. 50 омын гагсаал учраас зүгээр T коннектороос салааж болно гэж байгаа. T коннекторыг мэднэ юм уу? Электроникийн одоо тэр ослоскоп дээр T коннекторыг хэрэглэж байгаа тий. Салаалагч. За муу айлхан 50 омынх нь терминатороор хааж өгдөг. За энэ максимум сегментийн урт нь кабелийн урт нь ойролцоогоор 185.
буюу 200 м гэсэн үг тийм. За эднээс бол одоо бид нар 100000 сүлжээг одоо ашиглах нь одоо хайсан зүгээр ийм байсан маа гэдгийг үзчихье тийм. Магадгүй хөдөө орнуудад очиод ийм гагсаал кабель байгаад байдаг тийм үү? Ингээд нэг ойрхон зайд ингээд сүлжээ шийднэгөө энийг ашиглаж болно гэсэн үг шүү дээ хөдөө орнууд. За ардмэс тийг бол өмнөх хоёр стандартаас ялгаатай нь болохоор концентратор буюу төвлөрүүлэгч төхөөрөмжийг ашиглаж байгаа. Салаалагч төхөөрөмж гэж монголчууд бол салаалагч. Ном зохиолдоор бол мэрэгжлийн ном зохиолдоор бол концентратор гэж байна. Төвлөрүүлэгч. Монголчууд бол салаалагч гэж ярих юм тийм. За энэ хаб гэх төхөөрөмж. Ардмэс тигийн хувьд бол хаб эсвэл бол гараагүйсэн гэдэг. 85 онд бол эсвэл байхгүй. Тэгэхээр хаб бол нэгдүгээр түвшин төхөөрөмж. Нэгдүгээр түвшин физикал түвшин гэсэн. Одоо түвшин гэж яриад байгаадаар ойлгож байна уу? Түвшин. Дараагийн хичээл дээр нэмэлтээр түвшин, ОС түвшин гэдгийг одоо хэлж өгнө. За тэр маань бол яг одоохондоо та нар нэгдүгээр түвшин, хоёрдугаар түвшин гэдэг ингээд бичээд явж байгаа. За хаап бол нэгдүгээр түвшин буюу физик түвшин. За физик түвшин гэдэг маань одоо биднээсээр бол дахлаас оронзон долгионыг ашиглаад дамжуулж байгаа. Бинарыг бит мэдээллийг дахлаас оронзон долгион ашиглаад физик орчноор дамжуулж хийж байгаа үйлдэлүүд бол ихэвчлэн яригдана гэсэн функц үйлдэлүүд. За тэгэхээр энэ бол хаап маань хоёрдугаар түвшин буюу френтэй харьцаж чадахгүй гэсэн. Арай ухаалаг одоо хоёрдугаар түвшин дээшээ ингээд ахих тусам хүн рүү ойртоод байгаа байхгүй. 2 3 4 5 6 7 дугаар түвшин хүртэл байгаа. За тэгэхээр дээшлээ ахих тусам бол софтвер нь давмгаална хүн рүү төхөж ирж байгаа ойлгомжтой болж байна гэж. Доошоо түвшин маань доошлоо дуусан бол инженерийн түвшин рүү хүрнэ гэсэн. Одоо бид нар инженерээс сурч байгаа учраас инженерийн үг хэлийг одоо дамжуулалтын механизм гэдгийг одоо суралцах гээд байна гэсэн тийм. Тэгэхээр хаап маань бол ерөөсөө сүлжээний инженерүүд бол ерөөсөө төвлөрөх төхөөрөмж гэдэг. Яг тэгвэл дахлаас оронзон долгионыг бол энэ дээр орж ирэнгүүт нь нөгөө дөрвөлжин тохиож судраад орж ирнэ шүү дээ. Тэрийг нь засварлаж дахин генератлаад дамжуулах гэсэн. Ямар ч ухаалаг үйлдэл байхгүй. За тэр нь яаж ажиглагдах вэ гэхээр энэ хоёр хоорондоо дамжуулж байна гэж үзье. Ойлгож байна уу? Энэ компьютер энэ сервертэйгээ. За эндээс фрейм орж бит орж ирлээ. Ийшээж авна. Дүлийг салаалагч байхгүй нөгөө кабель салаалагчтай адилхан. Switch бол эндээс орж ирэнгүүт нь дадалж уншина. Фреймийг нь хараад энэ хаашаа явсан ямар макаэгтэй төхөөрөмж очихж байгаа вэ? Энэ сервер рүү очихж байгаа бол энэ серверийн энэ порт руу гараа. Бусад портууд руу ерөөсөө халтахгүй гэсэн. Ойлгож байна уу? Тэгэхээр бусад хэрэглэгчнэр бол энэ хоёрыг мэдээлэл дамжуулж яхад бол өөр хоорондоо мэдээлэл дамжуулах боломжтой байна гэсэн. Чөлөөтэй байна гэсэн. Switch нь. Хаап нь бол тийм боломжгүй те. Хаап бол түрүүний кабель шиг зүгээр салаалагч байна шүү дээ. Тийм учраас нэгдүгээр түвшний төхөөрөмж.